Хонгор минь subscribe дараарай. За. Зураач гэдэг дуу хийсэн дээ. Та бүхэн бүгдээ мэддэг дээ. Тэр дуу ч болохоор нэг бас дууч гэдэг хэвчээ шүү дээ. Нэг тийм энэ дээр conversation явж байгаа шүү. Тэг юу гэсэн бэ хөшөө? Тийм тэгж мэгэл. Тэгсэн тэр нь одоо юуны гол юм нь юу гэхээр фантаз дээр тулгуурлаж байгаа байхгүй юу? Тэр нөгөө нэг олон хүмүүст хүссэн ч гэсэн яг тэр фантазаараа л тулгуурлаж хүмүүст байж авагдаж байгаа. Яг тэр нэг юм өөр нэг онцгой ялгаатай байхгүй яг хүмүүсийн яг фантазийг хөлгөж чадж байгаа болохоор тийм амар тийм нандин тийм яхад тийм ихтүүсэд болоод байгаа байхгүй амар тийм гоё сэдв. Амар өсөө. Одоо ингээд би яг чамайг дуулж авч одоо ингээд хувцаа нэг нэгээр нь тайллаа, ядам мурундах бөгжөөж тайллаа гэдэг нь надад бүр ингээд дүрслэгдэж харагдаадсэн байхгүй. Тэр чинь нөгөө хин чанамын жүрэг шүү дээ. Тэгин гутаа одоо жишээ нь төгсгөлт нь одоо янз бүрийн цус, нуус одоо бүх юм холилдоод ингээд зураг зурж ийн гэдэг нүдэнд бүр ингээд төсөөлөгдөжсэн. А тэгээ энэ дээр би яг дуун дээр нь одоо яг асуумаар байгаа юм нь юу байгаа вэ гэхээр яг тэр чин бол яг чамаас ингээ өөрөөс чинь гарц урлаг байгаа шүү дээ. Чиний секс фантазийн одоо хамгийн одоо супер фантаз чинь яг үнэхээр зураач хүүхэн байсан уу эсвэл өөр бүр амар фантаз байгаа юу? Тийм зураач хүүхэн гэдэг нь зөвхөн миний фантазаас гадна бас тийм нийгмийн фантаз байгаа байхгүй юу? Тэр нэг юм чинь бүр 2012 оноос эхэлсэн байхгүй юу? YouTube дээр зураач гэдэг нэг тийм эротик өгүүлбэр байдаг. YouTube дээр нэг эротик өгүүлбэр байж гисэн дээ. Тэр эротик өгүүлбэр гэдэг юм байж гисэн дээ нэг эфемер ихлэ гаж манаа те. Тэр ингээд яг хүмүүсийн фантазиг бид нэр ингээд сексийн тухай боловсрол яг тэрийг нөлөөсөн хүчин зүйлүүдийн нэг баггүй. Тэгээд тэр ингээд маст хүссэн хүний фантази ерөөдөө тийм нэг дундаж фантази байгаа баггүй. Тэгээд тэр юм өмнө байсан болохоор тэрнээс би reference авч тэрийг хийсэн болохоор энэ ингэж зураач гэдэг фантаз нь ялтчгүй аим секси ялтчгүй болно эсэлийг хөдлөхөөр тийм сэдв байж чадсан байхгүй. Тэгээ энэ бол надад бол гурван төвшөнд байгаа. Ягаад гэвэл яг өөрөө тэнцэн те фантазийн storytelling яваад байгаа. Тэнгүүд нь төгсгөлд нь жилж байгаа ш. Тэнгүүд нь битэр шалан дээр зураг зурсан. Тэнгүүд артистик болж байгаа. Артистик тэнгүүд нь бид нар ингээд те чихээрээ ингээд зургийг чинь ингээд сонсоод авч бүлээн авч байгаа. Тэнгүүд нь цаан чинь бас яг ярьж байгаа юм түүхэнд нь бас нэг зураг яваад байгаа. Нэг зураг яваад байгаа. Тэнгүүд нь төгсгөлд нь битэр шалан дээр зураг зурсан. Тэнгүүд нь гурав дэш яаж штэ. Тэгээ одоо чинь артистик юм нь гач хийж байгаа. Бид нар за би бол жоохондоо ингээд сонин дээрээс эротик өгүүлэг уншдаг байсан байхгүй. Уншаад одоо жишээ нь ингээд фантаз төсөөлж байгаа шүү дээ. Одоо нэг хоёр нэг голын ирэг дээр очиод түүний гантаасан эрэхтэн тэрний цэцэг рүү ороод тэр гоё дээ. Яг тийм уншдаг байсан. Сайн гоё. Тэр үгүй сайн гоё би дуртай. Тэгээ нууцаар уншин тэгэн гутаа бүр ингээд Рен ТV дээр л анх дөнгөж эротик кино гардаг байсан. Тэгэхээр оо тэр нэг юм STV ч л нэг лалгын ингэ хаалж болохгүй бах теас. Болно хамаагүй шаа. Энд ингээд 12 цагаас ингээд олс үүдээ бүр жинкнээсээ боодно гараа шагаа. Тэр нь бүр амар quality stuff үү. Яа бүр чанартай секс үзүүлээд би бүр тэр л гоё контент байсан. Бид нэр тэр үе чинь интернет байхгүй тэгснэ зурагтаар тийм үзнэ. Одоо нууцаар үзэж мүзээд ахыгаа унтж яхтантай үзэж мүзнэ бараг. Гэж бүү юм танд үр чадахгүй байж байгаа. Шээс иш тэр сэрэлж байсан юм уу? Бүү юм болоо тийм. Залуу болохоор Польштэйсэн болохоор Европт арай өөр байсан бах тий. Тэг Европ дараараа байсан нэг сателлитаар чинь одоо чинь дидиш байгаа юм чинь тэр үед чинь герман суугаад байсан. Тэнгүүд нь герман суугуудаар 11 цаг өнгөрөнгөд нефт ингээд юунууд амар хард рекламууд явна. Тэн дээр нэг 5-10 секунд болгоно ингээл бүр амар юмнууд гарч ирсэн. Гэхдээ реклам үзэж үздэг гэсэн чинь. Реклам үзэл тэг тэр үед чинь бас нөгөө Европт ялангуяа баруун Европт чинь Шведээс авахуулаад тийм сексийн хувьсэл эхэлж исэн. Шведийн порно чинь Европоор ингээд бүр ингээд бүр бүүдлэгдээд бүр ингээд амар явж исэн. Тэгээ Монголд яасан бол да Монгол би бол санаж хүүхд тахтаа ингээд наран тулгаар явгоот нь нэг хүмүүс ингээд зогсоол за позар шүү гэдэг байсан тий. Бүх тийм бидсэн. Тэгээ одоо чинь би ингээд бодож байгаа хгүй одоо 168-ын жишээ зураач гэдэг дуу ингээд яг анх гарсныхаа дараа хүн болгоо ингээд ярьж байгаа хгүй. Яг тэрийг сонсноос та амар ингээд тэг гэл ингээд ярьж байгаа шүү. Тэгээ би өөрөө дараа нь сонсч үзэж байгаа хгүй. Гэтэ яг үндэ өмнө нь ингээд хүмүүс дуу ихтэй ингээд далдуур утгаар ингээд гаргаад байдаг гэсэн шүү. Одоо чинь би
Лукагийн нэг дуу мууг бол тэгж бодог байхгүй. Don't stop шүнжэнгөө хийн мэн гэж тэгдэг штэ. Одоо нэг тиймэрхүү үгнүүд цаана далдуураа одоо жишээ нь бүжиглэх гээд байгаа ч юм шиг секс их гээд байгаа ч юм шиг нэг юм далдуур юм яваад байгаа штэ. А гэтэл одоо жишээ нь мотор эднэр ч юм уу эднэр ингээд чөлөөтэй бүх юмыг зүгээр ингээд шууд ингээд цацж байгаа байхгүй. Одоо жишээ зүгээр минийхийг ингээд хөхий гисэмсэн ч юм уу те ингээд бүр зүгээр шууд бүх юм ингээд цацчихдаг гоо. Тийм нэг нөгөө нэг бэлэг эрэхт ингээд сонссон. Йоо тэр бүр сайн шааж байгаа сте. Тийм амар шааж тээ. Йоо тэр бүр 100 сая чинь бас клиптэй тэр хүүхэн бүр ёо тэгж мэгэж шаа. Тэг би нэг юм хэлмээрээс яг нэг ёо бэлэг эртэн ярьж байгаа юм бол ёо муу гिचи дангаа таниулна. Зөв юмнууд зөвүүн дуугасаа амар сосод чих өвдмөр тийм ихэндээ чих өвдмөр тийм дуугаас гэсэн үслээ утга нь болохоор толгойч нь ажилдаггүй бол амчин бэлэг тэр амар зөв юм байсан. Толгойч нь ажилдаг юм бол би бас нэг сүүлд төстэй юм бодсон байсан. Бэлэг эрэхтэй ингээ тийм дахилттайсан. Би сүүлд нь өөрөө бас нэг төстэй нэг тийм райм бичсэн юу гэвэл юу толгоогоо ажилуулж чадахгүй юм бол өгзгөө ажилуул хонгор мэж нэг тийм ажилдаггүй бол амчин бэлэг эрэхтэй толгойг намдаа хий амчин бэлэг эрэхтэй. Тийм. Амчин бэлэг эрэхтэй. Амчин бэлэг эрэхтэй ингэж аахгүй. Толгойч нь ажилдаггүй бол амчин бэлэг эрэхтэй гэж байгаа шүү дээ. Тэр уусаа ойлгомжтой. Хамгийн гол утга нь тийм. Тэнгүүтээ толгойг амандаа хий амчин бэлэг эрэхтэй ингээд тэр хүний ерөөсөө амин ерөөсөө тэр нэг амын бэлэг эрэхтнээс өөр юм ингээд тооцохгүй байхгүй юу? Ягаад тэгэхээр толгойн ажиллахгүй байгаа ч юм уу эсвэл нэг тийм эмгтэн хүнийг objectify хийж байгаа тухайн мухаа ч юм уу тийм юмны тухай. Тэгээд харин угаасаа хүмүүс ер нь ингээд дуунуудыг чинь ингээд сонсож агаад бэлэг эрэхтэн тэгээд зураач тэгээд 100 сая 3-ыг ер нь аягүй сайн онцлох хэрэгтэй байна ингээд ер нь бол чөлөөтэй ингээд ингэчих юм байна гэж ингээд шаарсан тий. Тэгээд бэлэг эрэхтнийг ярих юм бол юу англи хэлтэй ч нэг brain wash гэж байгаа. Тэгээд тэгэнгүүт нь угаасаа толгойг байх юм бол тэгэл угаасаа л шалгуулах тодорхой шүү дээ. Яг хүн болгон яаж ч болно орж болно гэсэн үг л дээ. Тийм шүү дээ. Тэнгүүдээ бас нэг дуу байдаг нөгөө нэг уралдуулдаг гэдэг дуу байдаг шүү дээ. Тэрийг сонсч үзсэн үү? Энд таахгүй. Тэрийг би сонсоогүй байна. Уралдуулдаг байхаа болон хийсэн дуугаа би гутлаад сойлно. 8 алцуулдан байхаа болон шүлсийн нүрийн шингэнтэй хойлно. Тэнгүүдээ сексигэд үзлээ нэх гоё юм биш юм байна. Фантаз болгож хөгжүүлвэл бодох юмтай байж болох юм байна. Бово өөрийнхөө гараараа оролдвол өөр нэг ялгаа байхгүй. Тэгсэн тэглээгээд хоёлаа зүгээр ялахгүй юмн дээр хоёлаа фантазалж ялгархаад байна. Ялахгүй юмн дээр ямаанаас чагаагаа би хөдлөхгүй энэ төр гэдэг байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэрэн дээр бүтэн тийм сексийн тухай болж байгаа байхгүй. Миний секс бол яг үнэндээ зүгээр л бүтэн фантазийн тухай л асуудал юм аа гэдэг тухайд болж байгаа байхгүй. Тэрнээс яг тийм нэг өөр юм биш. Хүний ерөөсөө фантазин дээр л секс тогтож байгаа гэж баталдаг гэж олцсон байхгүй. Тэр бол яалтчгүй үнэлтэй. Би нэг 100 сая дууны тухай асуух саяхан тэг клип нь гарсан байгаа. Клипийг үзээрэй 100 саяын. 100 саяын клип. Гэтэ үзэлт нь 300-тэй яваадсан. Та нар одоо ер нь эндээс очиад үзээрэй. Ер нь бол бит хоёр бас яг цуг суужаа үзсэн. Тэр хөөхнийг ингээд ордороо ингээд тавиад бүсэн дээр тэр хамгийн анхны юутэй бүхсдэг клип шүү дээ. Тэр ард нь ингээд бүсээ хөдлөж идэг нас. Бүхсдэгтэй би гэж үзсэн. Би бас нэг рэпер хүний хувьд бас бүхсдэг клиптэй байна шүү дээ. Миний нэг таамаглал юу байсан бэ гэвэл миний нэг таамаглал юу байсан бэ гэвэл одоо эрэгтэй хүн ингээд 50-гууд тэгэнгүүт нь одоо 1 мл дээр нь 100 сая 90 бэлгийн ер нь бол бэлгийн эс байдаг. Тэгэнгүүт нь тэр юм болоо гэж ер нь бодож байсан. Яг гэвэл эхлээд тэ амрууга боовыг минь хий ингэнгүүт нэгүүд нь 100 сая ингээ авангууд нь тийм ээ. Тэгээ бас тийч яг ингээд 100 сая гэдэг нь тэрэн дээр ингээ олон дөрвөн утгатай байдаг хаа. За. Эхнийхэн ямарчсан мэдээж тэр. Тэнгүүтээ боовыг минь намандаа хий тэгсэн ингээ шувтаад ингээ 100 сая. Тэнгүүтээ 100 сая төгрөгийн үнэтэй юм уу? Окей. За. Тэнгүүтээ болохоор бизнес хийгээд тэгээ 100 сая төгрөгийн хаастал олж байгаа тухай бас хэлдэг байхгүй юу? Тэр өнүүд нь тийм байд юм бас ингээ итгэлийн аваа тоолоод сэтгээд үйлдэл гүйцэтгээд 100 сая гэж 100 сая төгрөгийг яаж усаалах тухай 100 сая үдийн шингэн тэгснэ 100 сая төгрөг хоёрын тухай байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө яхаа үгийг харчаал бит хоёр бас бодж л байсан л та. Тэгээд гэтээ одоо ингээ яг чөлөөтэй ингээд яг дуун дотроо одоо сексийн талаар ч юм уу тэгээд ингээ чөлөөтэй шууд ингээд ярьж байгаа нь бас одоо нэг бодлын бас илүү ингээд нэг юм гоё чөлөөтэй болж эхэлж байгаа гэж ерөнхийдөө хараад байгаа. Нүгэн тех ёстой шүү дээ. Тийм шүү дээ. Бүх сэдвийг л тех ёстой гэсэн чинь.
Чаас өөрөө FM 168 дээр хэлжсэн нөгөө нэг тэг галин див ахтай ярьж байхдаа одоо миний муужгагийн 70 дутх нь бас бэлгийн боловсрал явж байгаа. Энийг бол маш зүг гэж явж байгаа. Тийм шүү дээ. Харин тэрийг юу вэ? Тэр point хинч ямар ч хэрэггүй байгаа шиг би тэрийг хэлэх. Чинь ингээд миний муужгаа гэдэг чинь цэцэрлэгийн дуу шүү дээ. Жохон хүүхдүүд миний муужгаа яг үндэ бол одоо ингээд амьдрал дээр жохон хүүхдүүд сонсож байгаа шүү дээ. Тэгээ бүжиж гэсэн тэр хоёр чинь цэцэрлэгийн дуу байсан байдیں۔ Сүүлд нь хаадсан чинь. Тэгээд тэр ингээд миний муужгаа гэдээ дуулж байгаа. Тэрийга юм гоё нээлттэй нэг тийм ичиж хаах санаа зовох эсвэл тийм юм биш ингээд өөрийнх нь эргэтэн гэдгийг хүлийн зөвшөөрөх тэр тухайн ингээд юм хөнгөн хандах боломжийг олохын тулд гэж хэлж байгаа байхгүй. Миний муужгаа өөрийн ягаан цагаан нэтэрээ тэгээд тэр тухайн ингэж яаж болдог шүү. Зүг ингэж дуулж болдог шүү. Ингээд тэр ингэж яаж болох сэдвээ ч юм уу. Тэгэд одоо ойлгох хүмүүс нь pussy гэдэг маркаар ойлгоод явчихна гэдэг ч юм уу. Яг ерөнхийдөө болвол магадгүй зарим одоо бүр жоохон мохон хүмүүс сонсч байвал одоо муучхаа байж болно. Тийм шүү дээ. Амар гоё. Гэтэ энэ ч бас нэг зөвүүн юм гэвэл одоо хүүхдүүд сонсоод одоо муужгаа гараад төсөөлчихнэ. Тэгэнгүүт нь тэгээд насан турш хүмүүс нь яг залуу pussy гэнэ. жишээ нь Зүгийн балтай гэдэг юм чи ямар муу зүгийн балтай За чи бас өөрийнхөө өмнөх ярилцсан дээр хэлжсэн яг өөрийнхөө тэ брэнд болгосон хөдөлгөөнөө миний муужгааны өмнө гаргасан тэгээд хүн болгон өөрийн гэсэн давтамжгүй бүжгийн стилтэй тэглүү яах вэ? Түүнтэй адилхан хүн болгон тэ давтагдчихгүй сексийн хөдөлгөөн байгаа юу? Тийм шүү дээ. Тэг чи ингээд бүжиглэхдээ лав ингээд нээсээ зүгээр ингээд өдөлсөөр байгаа янз янзаар босоод агаад ингээд нэг юм хийж ингээ удаан олцоороо хийж сурахаар өөр юм болгоод штэ. Яг тэрэн шиг ингээл эсэх. Яг юу мэдээж байгаагаа ингээд өөр ямар нэгэн саадгүйгээр биеэрээ мэдрахийг хичээгээд. Тэгээ тэрэндээ ч тийм л дээ. Сексэн дээр болохоор би бас яг тийм бүжгэлж байгаа юм шиг бүтэн ингэж олж ингээд юусоо ингээд секс дуусангууд ингээд сэрж байгаа юм санагдаж байгаа. Юу хийснэ баг мэдэхгүй байгаа шаа. Тийм байдаг байсан байхгүй юу? Тийм байха болсон л таа гэж. Одоо би болохоор амар контролтой байгаа байхгүй. Одоо ингээд чи 19 мөсtöд ингээд панартай их ингээд төмсөнд үүссэн. Одоо болохоор ингээд фантазийн тухай болцохгүй миний хувьд. Тэр чинь зүгээр ингээд үүсэх ингээд яалтчгүй ингээд хүсэж байгаа шүү дээ. Яг секс хийж үзэх ингээд ерөөд нь. Одоо болохоор би нэг секс бол одоо нэг чухал биш. Ядгаатай фантазууд нь гоё байхгүй. Би ингээд доминант байх юм уу? Ямар харилцаатай байх юм? Хүн хоёртойгоо яаж харилцаж болох юм? Ингүүл гоё юм уу? Ингээд тийм сэтгэл зүйн асуудлууд ихэд байхгүй. Ингээд чи надад би чамаас илүү хайртай ч юм уу? Тэр мэрийг батлах гэж байгаа нэг сэнэс тиймэрхүү асуудлын тухай болцсон миний секс. Зөв. Намайг үгүй биш. Subscribe дараарай.